Тимка байна. Өнөөдрийнхөө влогт тавтай морил. За өнөөдөр би гоё зураг авах болохоор явъя гэж бодож байгаа. Би саяхан үсээ залгуулсан. Ийм урт устай болсон байгаа. Харах юм бол нэлийн урт устай болсон байгаа. Би анх удаа ийм урт устай байж үзчихье. Урт устай болсон дээрээ гоё зураг авахулж үзье гэж бодоод ерөнхийдөө бол ийм амар урт устэй анх удаа байж байгаа болохоор арчлахад жоохон хэцүү санагдсан. Тэгээд удахгүй үсээ бас тайруулж магадгүй учраас ийм гоё урт устай байгаа дээрээ зураг үлдээмээр санагдаад тэгээд өнөөдөр зураг даруулахаар явъя гэж бодсон. Тэгээд хамтдаа явцгаая. Тэрнээс өмнө нь штэ би өчигдөр цүнх авсахгүй юу? Энэ цүнхийг авсан энийг хамтдаа хэдүүлээ хэлж үзье. Өнөөдрийн өөрч гарна. Энэ болохоор энэ Stand Oil гэсэн брендийн цүнх байгаа. Нэрийн цүнхийг хөөрхөн санагдаад яв савлан гэсэн хөөрхөн байгаа. Хөөрхөн санагдаад тэгээ өчигдөр нөгөө нэг Lotte Tower-т дэлгүүрнээд байхгүй тэгээ очиж үзсэн. Жаад зүгээр өөртөө таалагдсан цүнх авсан байгаа. Тэгээ ийм хар цүнх авсан. Энэ хэлбэрийн жоохон том дуу цүнх авсан. Надад болохоор иймэрхүү том хэмжээний цүнх нэг их байдаггүй. Жижигэн эсвэл дунд зэргийн хэмжээний цүнх хүрэх дуртай. Тэгээд энэ болохоор харахад бол бүр амар том биш. Гэхдээ бүр амар жижигэн биш яг дундаж хэмжээтэй санагдсан надад. Тэгээд нөгөө одоо би одоо гадуур гарахтаа ч юм уу ингээд влог гэднэр хийхээр бол камер авч гарах болчоод тэгэхээр нөгөө жижиг цүнх дотор ингээд бүх юм маань ороход амар хэцүү. Бүх юмаа хийгээд аваа авчих боломжтой. Цүнх харж байгаа. Тэг өчигдөр энийг авсан. Оосроор ингээд өөрийнхөө үүрх цагаагаа ингээд тааруулж болд юм лээ. Би болохоор нэг уртыг бүрхгүй яг мөрөндөө тааруулсныг бүрх учраас жижигэн болгочих гэж бодож байна. Одоо арах шаардлагатай байхгүй юу? Хас өмнө энийг задлж хийгээд одоо бүр хоцроход энэ хурдан гарахгүй. Би өнөөдөр зураг хаана авах вэ гэхээр Комдэ гэдэг газарч авахулна. Дотроо нэлийн хөрхөн том юм дайтай ингээ үрчдэг. Энэ юм хөрхөн эндээ бас нөгөө нэг логотой. Ийм доороо бас ийм оруулгатай. Ийм ч юм байгаа. Доосроо гоё харуулж болно. Ийм тойлогтой тэгээ иймэрхүү. За тэгээд гараад юу ч гэсэн очиод үсээ би ингээ жоохон ороосон байгаа. Тэгээ очиж гэсэн зураг авахлаа. Гой гардаг байгаа. Поз моз ерөөсө бэлдээгүй шин. За гараад болцгаая. Гэтэ өнөөдөр жоохон нүд хавцсан юм шиг. Яг ингээ гой зураг мөр авах хэлээ ингээ царай зүс ингээ сонирн болгох. Ирчлээ. Буруу газар руугаа яваад яг хоцрог болгож шин. Өцөө үзэж буруу шивжлэхгүй шүү. Миний жага зэрэг Комдэ ахгүй би тэгээд дандаа нөгөө Ганнам тал руу явсаа сурцсан чинь рефлекс ирээд ирлээ явж тээ. За тэгээд чадвал зарж байгаа бичэн чадахгүй л бичихгүй. Бичгүүн тэгээд юу ч гэсэн зураг авалчаад ирээд үлзэн. Зураг та нартай уулзнаа. Эц зураг авахулчлаа. Тэгээд үлээгээ бич гараа гэсэн зургийг маань эзэлж байна. Эйгүү гой зурагтай бас бичиж. Тэгээд зураг авалж бичлээ хийж болохгүй гээ. Бичлээ хийж болохгүй юм бэл. Надад урт ус зогж ийн үү богоноос зүгээр юм шиг урт ус зүгээр юм шиг. Тэгэхгүй яа. Ирсэн байна. Тэгээд уусаа зураг авдаг газар мөн ойрхон байсан байхгүй юу? Гарах зорилго бол зураг авах зорилготойсэн учраас тэгэл зураг авахчаал шууд гэрлөө хөрөд ирсэн. Тэгээд танаас авсан зураг харуулъя. Ийм утан дотор ингэж өгд юм байна. Ингээд жаазлж өгсөн. Жаазлж өгөөд ийм жижигхэн бас нэг ийм дотор чэд зураг шиг юм хийж өгсөн байгаа. Ийм хоёр юм гэсэн. За бид нар зургийг харуулъя за. 1 2 3 И хараа ийм зураг. За ойртуулаад харуулъя.
ийм. Тэг ингээд тэр амар олон зураг даруулсан баггүй юу? Хасаад тэгэл 3-ыг үлдээгээл 2-ыг үлдээгээл 1-ийг үлдээгээл хамгийн өөртөө таалагдсан зураг сонгоод 3 зураг үлдсахгүй юу? Тэр 3-аас алийн сонгохоо мэдгүй ингээд бодоодсэн чинь тэр зураг чинь энэ амар хөөрхөн байд энийг чи сонгоод чи үгүй энэ хүнд нь боддیں۔ Ингээл тэгэхээр би нөгөө нэг гэс хурдан шийдвэр гаргахтай амар муухгүй ингэж удаан боддог. Ингээд зурагчны газар ингээд удаан бодоод байж таа гэдэг л юм ш. Тийм үү хөөрхөн байна. За тэгвэл энэнгээр нийцээ. Тэгээ дараа нь бодсон чинь яг хөөрхөн л тээ уртстай нөгөө нэг дурсгал болгож авалсан шүү дээ. Тэгэхээр ингээд урт ус 2 ус ингээд уршин гаргацсан ч юм уу. Өсөндөө жоохон фокус өгдөг гэж би жоохон позонд анхаарсан юм болоо гэж бодох ш. Зүгээр ах уу. Тэгээ энийг ямар тайцсан. Тэгээд үлдсэн бас зурагнуудыг надад бүгдийг явуулж гисэн байгаа. Өнөөдөр авахсан зураг 99 зураг баг 100 зураг дарсан байлээ. Тэгээ 100 зурагаас хамгийн номер 1 шалгарсан зураг нь энэ нэлээ хүмүүсийн саналаар бас хөөрхөн зурагнууд зөндөө илээ. Тэгээд энээс харж байгаа Instagram-д оруулна гэж бодоо та нар миний зураг харах юм бол Instagram дээр ирээрээ. За тэгээд энэ нэг юм жижигний өгсөн энэ болохоор яг ижилхэн зурагтай. Ганцхан л зураг сонгох юм байлээ. Өөр 2-3 зураг сонгож болдог юм байлээ. Ийм бэ. Тэрсэн чинь та нарт дахиад нэг unboxing харуулъя. Би хувцас захиалсан тэр маань хөөж. Ийм балтай захиалсан. Одоо өртөнгийн балтай байдаг болохоор энэ дор богинохыг авч үзсэн. Ийм амар хөрх юм саарлангтай болохоор саарланг чинь бас айгүй олон юм дээр зохицдог гоё өнгө юм билээ шүү дээ. Гэтэ балтай гоё мөртлөө балтооны нэг сул тал нь жоохон хүнд байдаг. Одоо нөгөө нэг хүнд биш балтонууд байдаг л та. Миний сүүлд авсан нэг хар өнгийн балтай би мөшин сагаас авсан байхгүй юу? Тэр балтай бүр амар хүнд ёо. Би тэрийг өмсгөр зүгээр нэг амар хүнд ачаа үрээ яваад амсгагдаад тэгээ мөр амар өгдөөд тэгээд өмсч чадахгүй байх шин. Энийг өмсч үзье. Зэм байна. Богинохон болохоор энэ хүртэл ингэ ярьж байгаа гэсэн үг. Яг бүгд аваад ярьж байгаа. Энэ өстө хүрх юм бэ? Энэ амар хүнд ч биш. Айгуу гоё зөөлхөн. Тэгээ амар хүрх юм байна. Энэ нэг саарлангтай тий. Яг бүгд авсан болохоор амар тийм том харагдахгүй. За тэгээ өнөөдөр миний амралтын өдрийн влог иймэрхүү болж өнгөрлөв. Тэгээ өнөөдрийн маань бичлэг маань өнөөдөр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Бас миний Instagram хуудсыг дагаарай. Би өнөөдөр өөрийнхөө профайл зургийг анх удаа ингэж авахулж үзэж байна. Тэгээ надаа энэ бол таалагдсан. Та нар манаас тэгээд ийм зураг ерөнхийдөө л нэг ахуулж байгаарай. Айгуу дурсгалтай, айгуу сонирхолтой байд юм байлээ. Өөрийнхөө бас нэг үнцгийг харж болох боломжтой юм шиг санагдсан. Яг гоё ингээ хөрхөн гэртээ ингээд байлгаарэ. Тэгээд үлээ дараагийн бичлэгээр үзье. Тэр баяртай. Баяртай.